Асинхрон хичээл тусан дахь глюкозын зохицуулга. За энэ хичээл нь 12-4-ийн О-гийн сүрэн гэрэх холбооны механизмыг тусны сахарын хэмжээг инсулин болон глюкоген гормон хэрхэн зохицуулдгаар жишээлэн тайлбарлах гэсэн суралцахуйн зорилтын хүрээнд хичээл бэлтгэгдсэн. За хоолт хичээлээр авсан нүүрс ус глюкоз хэлбэрээр тусны сэвэнд зөөгдөн элэг булчинд глюкоген хэлбэрээр хадгалагддаг. За эрүүл хүний 100 см3 тусанд бол 80-120 мг глюкоз байх ёстой. За тусан дахь глюкозын хэмжээг хямдаг 2 гормон байна. За нойр булчирхайн лангер гансын арлаас бол альфа бета гэсэн хоёр төрлийн эсүүд байх бөгөөд альфа эсүүдээс нь глюкоген, бета эсээс нь инсулин ялгардаг байх нэ. За түүнийг тойроод байрлаж байгаа энэ улаан эсүүдийг бол ацинус эсүүд гэж нэрлэх нэ. За хүний цусан дахь глюкозын хэмжээг хэвийн түвшинд тогтвортой байлгадаг гомеостазын зохицуулгатай. За глюкозын хэмжээ багасвал эсийн аэроб амьсгалын үйл явц алдагдаж эсэд энергийн дутагдалт үүснэ. За глюкозын хэмжээ нэмэгдвэл цусны осмосын тэнцвэр алдагддаг байх нэ. За хажууд харагдаж байгаа зурган дээр бол нойр булчирхаанаас инсулин даавар ялгараад тусанд байгаа глюкозуудыг элгэнд глюкоген байдлаар хадгалж байгаа процессыг харуулж байна. За тусанд байгаа глюкозын хэмжээ багасвал нойр булчирхаанаас глюкоген даавар ялгарна элгэнд хадгалагдсан байгаа глюкоген гэдэг нүүрсийг задлан глюкозыг үүсгэдэг байх нэ. За бидний өнөөдрийн үзэж байгаа цусан дахь сахарын зохицуулга маань сүр гэргэх холбооны зарчмаар зохицуулагдана. За цусан дахь сахарын хэмжээ ихссэн тохиолдолд нойр булчирхаанаас инсулин гэдэг нэртэй дааврыг ялгаруулах үйл ажиллагаа хяналтын төвөөс идэвхжүүлнэ. За булчирхай эсвэл эргэтнийг идэвхжүүлэгч 2 дахь бэц ялгардаг буюу нойр булчирхаанаас инсулин даавар ялгараад цуснд байгаа сахаруудыг бууруулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг нэ. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр үзэж байгаа цусан дахь сахарын хэмжээг бууруулах сүр гэргэх холбооны зарчмаар явагдана гэсэн үг байна. За хоол идсэний дараа нарийн эзний хөглөхөөр глюкоз шимэгдэн цуснд орно. За нойр булчирхайгаар өнгөрөхөд бол альфа бета эсүүд бол өдөөгдөх нь байна. За бета эс нь бол инсулин ялгарч бета эсээс инсулин ялгарч илүүдэл сахарыг элгэнд глюкоген хэлбэрээр бол нөөцлөх нь байна. За энд харагдаж байна. За харин хоол идэхгүй бол тусан дахь глюкозын хэмжээ багасна. За энэ тохиолдолд бол альфа эсээс бол глюкоген ялгарч элгэнд нөөцлөгдсөн байгаа глюкогенийг задлж глюкоз болгон урвалыг өдөөх нэ. За ингээд глюкозын зохицуулга маань ийм байдлаар явагддаг байна. За цусан дахь глюкозын хэмжээ ихссэн тохиолдолд рецептор нь бол нойр булчирхайн лангер гансын арлын альфа бета эсүүд глюкозын өсөлтийг мэдэрнэ гэсэн байна. За инсулин илүү ялгаран глюкогены ялгаралт бол багасна. За ингэснээр бол ажиллах хэрэгтэн буюу эффекторд бол элэгний эсүүд глюкоген багасж буйг мэдэрнэ. За ингэснээр бол глюкогены задрал зогсно. За элэг булчин өөхний эсүүдүүд бол инсулины нөлөөгөөр бол глюкозыг хэрэглэх нь бол ихсдэг байна. За эсвэргээр цусан дахь глюкозын хэмжээ багассан тохиолдолд бол рецептор эсүүд нь бол нойр булчирхайн лангер гансын арлын альфа бета эсүүд глюкоз багасж буйг мэдэрнэ. За ингэснээр бол глюкоген илүү ялгарч инсулинийг ялгаралт нь бол багасна. За ингэснээр бол элэгний эсүүд глюкогенд хариу үзүүлснээр глюкоген глюкоз болон задарна. За элэг булчин өөхний эсүүд бол глюкогенд инсулинд хариу үзүүлэхгүй тулд бол глюкозыг цуснаас бол авах буурнаа гэж. За ингээд цусан дахь глюкозын хэмжээ бол ердийн байдалтай орно гэсэн үг байна.